За өнөөдрийн арга хэмжээ бол маш сайхан болж байна. Ер нь Өмнө Говь аймгийн нутаг дэвсгэр дээр уул уурхай эрхэлж байгаа компаниудын ерөнхийдөө зовлон жаргал адилхан байдаг. Тэгэхээр энэ уул уурхай компаниудын орон нутаг хариуцсан ажилтнаар за мөн түншлэн энэ уул уурхай компаниудын орон нутг руу чиглэсэн, нийгэм рүү чиглэсэн энэ бодлогыг хариуцдаг энэ хүмүүс маань ингэж шуулж уулзж байгаа нь бол айгүй тийм үр дүнтэй сайхан арга хэмжээ болж байна гэж бодож байна. За манай цагаан баг маань бол цогцын сумын нэг баг те засаг захиргааны нэг нэгж байгаа. Тэгээд манай одоо 40 хэдэн жил амьдэрсэн тэр цагаан багийн хувьд бол багийн ард түмний хувьд бол тэнд бол 700 гаруй хүмүүс ажиллаж амьдарч байгаа. Манай компани 200 ажилчин байгаа. Түүний ар гэрүүлийн хүмүүс гээд нийлээд нэг 700 гаруй хүмүүсийн асуудал тавьж байгаа. Яагаад тэгэхээр Эрдэнэс 5-7 отвол одоо айгүй ойрхон байрлаад нэгээс 1.5 км-ийн зайтай байгаа учраас тэгээд урдаасаа салхилж байгаа үед бол айгүй их тоосчлолтой. Хүний одоо ажилтны маань тэнд орсон байгаа иргэдийн эрүүл мэндэд бол сөргөөр нөлөөлж байгаа. Мөн цогцын сумын ард иргэд бол ялгаагүй салхинд ор одоо ийм аюултай тоосчлолтой байж байгаа учраас энэ асуудлыг одоо төр аймаг одоо компаниуд хамтарч одоо эрхэн яаж шийдвэрлэхээ одоо ярьж байна. Удахгүй бид одоо хамтын тийм одоо хамгийн зөв шийдвэрийг гаргах хаа гэж ингэж бодож байна. Одоо бид энэ форумоос юу хэлж байгаа нэхээр 5-7 орд газар дээр ажиллаж байгаа 3 том уурхай, Эрдэнэс 5-7, Energy Resource 5-7 хувьцаат компаниуд нийлээд ажилтныхаа нийгмийн асуудлыг хамтаа шийдэх те. Энэ нь өөрөө цагаан баг, цогцын суманд одоо аюу тийм тус тэмтэй зүйл болно. Одоо манай 3 компани ажилтны орон сууц хаана байрлахаас шалтгаалаад цогцын сумын одоо цаашдын одоо хот төлөвлөлт, ирээдүйн хөгжил хвшилт бол их нөлөөлнө гэж бодож байна. Тийм учраас өнөөдрийн энэ форумаар, өнөөдрийн чуулгуулалтаар энэ асуудал дээр компаниуд маань чөлөөтэй ярилцж те олон талаас нь авч хэлцэл эндээс сайхан санаанууд гарах байх гэж бодож байна. За ингээд нийт компаниудынхаа хамт олонд те манай маш олон хүнийг ажлын байраар хангаж байгаа энэ эдийн засгийн орон нутгийн амьдралд аягүй их том үүрэг гүйцэтгэж байгаа ийм хамт олон те. Ийм учраас энэ хамт олонны олон одоо энэ мэтчлэн олон тийм чуулга уулзалтыг хамтар зохион байгуулж хамтдаа асуудлыг ингээд олон талаас нь ингээд дайраад шийдээ явуул бид нар бас нийгэмд бас тодорхой тийм эерэг зүйлүүдийг хийх бүрэн боломжтой гэж бодож байна.